өрөөдөрөө мистик хүүг харадуулаарай энэ тэндгүй инээд бэлхэж эрхэмнэн хүүхдүүд баялан энэ бол мөнхийн хотхон эргэлдэг бидний дотны найз хүүхэд бүрийг хайлан би хөгжөө баярыг түгэн би найзууд бүхнээ тойруулаад наадан тоглох дуртай би зүг амьдрал зүг хүсэл зүг бүхнийг бид түгэн бид бол ханы хүүхдүүд хаан усыг ихмэгээ мөнхийн хотхон мөнхийн хотхон бидний найзууд мөнхийн хотхон итгэж найзууд мөнхийн хотхон үргэж хамтдаа тэрийг хатаа нэстэггүй нааш ирж юм бүх шудархан басан ямар гоё юм бэ мөнхийн хотын итгэж тийм байна ямар гоё юм бэ Сайн мэцхан хүүхдүүдээ. Мөнхийн хотын нэвтрүүлэг эхэлж байна. Найзадаа та нар өнөөдрийнхөө нэвтрүүлгийг дуустал үзээрэй. Яг зөв. Гэтэ өнөөдөр шүүдрхнийг сонирхолтой зүйл нэвтрүүлэг дээр авчирсан байна. Тэр юу вэ гэх юм бол 1 2 3 4 5 6 6 ширхэг шаар байна. Шаарыг агаарын бөмбөлөг гэж бас нэрлэдэг. Шаара. Агаарын бөмбөлөгөө. Тий. Бөмбөлөг юм уу? Тий бөмбөг шиг хэлбэртэй байгаас нэстэггүй. Бөмбөлөг гэдэг чинь бөмбөг гэсэн үг үү? Шүүдрхээ. Тэгээ агаарын бөмбөлөг юм бол яагаад агаар дээр биш ингээд энд байгаад байгаа юм? Нэстэггүй ингэдэг байхгүй юу та? Одоо нэг харж байгаарай заяа. Агаар дээр тогтож байгаа зү. Тэгэхээр агаарын бөмбөлөг гэж нэрлэсэн Тэгэл буугаад биш шүүдрхээ. Би ч тэгж чадсан шүү дээ. Агаар дээр жоохон тогтоод ингээд буугаад. Тэгвэл чи агаарын нэстэггүй болчихоо. Тэгвэл энэ яагаад шүүдрхээ? Түрүү би энийг онгойлгож үзсэн байхгүй юу? Тэгсэн чинь дотор нь юу ч байхгүй байсан шүү дээ. Шаарн дотор уу? Аха. Энэ дотор уу ингэж онгойлгож үзсэн юм уу чи? Тийм. Яагаад энэ хоёр ийм өөр байгаа юм бэ? Энэ дотроо юучгүй мөртлөө ийм жижигхэн, энэ дотроо юучгүй мөртлөө том бах юм. Нэстэггүй. Одоо хэдийгээр гадна талаасаа ингээ харахаар дотроо юу ч байхгүй гэж харж байгаа боловч энэ дотроо агаартай хийтэй байхгүй юу? Агаартай хийтэй. Тийм. Тийм үү? Одоо бидний амьсгалж байгаа энэ агаар шүү тийм ээ. Энэ агаартай адилхан энэ дотор тийм нүдэнд харагддаггүй хий орсон байхгүй юу? Шүүдрхээ. Тэгээд энэ агаарын бөмбөлөг гэдэг нэртэй юм байна тий. Гэтэ нэр ажиглаадсэн чинь. За, юу гэж найзтай өсөрж үзүүлье. За тэг. 1 2 3 гээд доошоо бууцлаа. Харин энэ 1 2 3 4 5 1 2 3 4 5 6 ямар удаан багч гинэ. Би нэг арга болсон. Би зөндөө олон юм шаар лийж агаад өөр дээрээ зүгээд тэгээд ниснэ. Хэрвээ маш хүчтэй салхи гарах юм бол магадгүй нисч болох байхаа. Гэтэл бүр хитэн 100 мянган шаар хэрэг болох хаа. Гэтэ нисдэггүй шаар ч юм тийм ээ удаан ингээд үлээгээд байж ах юм удаан хэрвээ байх юм бол хийнд гарчдаг байхгүй юу? Тийм болохоор бүгдийн гясаа тэгээд бүгдийн гяс биендээ уяад тэгээд гяс нисэл юу ингэхээс хэрвээ утах юм бол шаар маань хийгүү болчих юм бол ямар ч нисэх боломжгүй. Тэгэхээр шүдрэхээ бид нар амьсгалдаг тийм ээ. Даа чи агаар маань харагддаггүй. Тэгэхээр энэ дотор агаар байгаа учраас юу ч харагдахгүй байгаа юм байна. Яг зөв чи сайн ойлгосон байна. Шүдрэхээ. Энэ шаруудыг яах гэж авчирсан юм? Энэ шаруудыг уу? Чи бас яагаад надад дээр нь юм зурулсан юм? Би нэстэгкүүд шаарнуудынхаа дээр хүмүүсийн нүүрний хувирлыг хүмүүсийн гаргадаг нүүрний хувирлыг зураарай гэсэн даалгавар өгөөд нэстэгкүү маань хараа маш сайн амжилттай биелүүлж байна. Одоо сүүлийн нэг шар болсон байна нэстэгкүү чи наадах нэрээ өөрийнхөө зурхыг хүсэж байгаа нэг нүүрний хувирлаа зурчих. Нүүрний хувирл. Хүүхдүүд маань ямар нүүрний хувирл дуртай бол? Дуртай гэвэл мэдээж ууралсан дургу баха. Дургу баха. Тэгвэл дургу загнасанд нь бас дургу баха. Тэгэхээр гоё нээж байгаа, баярлж байгаа, урамшуулж байгаа, шагнаж магтаж байгаа тиймэрхүү нүүрэнд их дуртай хаа. Хэнийг нь загнаж байгаа царай дургу бах тийм яас? Тийм. Бас хэнийг нь залтай царай дургу бах. Тийм бах тийм ээ нэрэ. Тэгвэл би нэг үлдсэн дээр нь царай зурна. Ямар царай зурах гэж байгаа юм мэддэггүй.
Нистэхгүй сони мөрийн амтай хүн зурчих юм. За болцоо. Болцсноо. За одоо хоёлаа нистэхгүй хоёлаа шаарнуудаа урагшаага үзэж найзууд руугаа харуулаад. Харуулах юм уу те? Харуулаад тэгээд ямар царай байна вэ гэдэг таар ярилцъя заяа. За тэгье. За 1 2 3 и. Ихнийхэн царай. За найзууд та нарыг харж байгаах энэ ямар царай гаргаж байгаа хүүхэд вэ? Ууралж байгаа царай. Тэгвэл яагаад хүмүүс уралтай болоо? Яагаад уу? Заримдаа ээж аав нар ихэвчлэн хүүхдүүд нь үгэнд нь авахгүй хат уралдаг. Хинэгэн хүүх өсөхгүй байгаа зүйлийг хийгээд эсвэл тайван байлгахгүй ч юм уу амарж яхад нь амар байлгахгүй байхлаар хүн ууралдаг. Заримдаа нэрээ унтж яхад унтуулахгүй сэрүүлэг их дагуурхаар бас уур үрдэг тийм ээ. За тэгээд дараагийн царайг үзэдэх. Дараагийн царайг гаргаарай. Тийшүүлэх нэг юм асуумаар байна. Юу вэ? Уурлах тэгээд зөв. Уурлах уу? Би бол уурлахыг буруу гэж боддог. Яагаад уурлах буруу юм бол хүн өөрөө ирэхгүй уур нь хөрөөд байгаа юм чинь шууд уурлцдээ шүү дээ. Тэгэхээр яагаад тэр хүн өөрөө ч мэдэхгүй буруу зүйл хийдэг гэсэн үг үү? Уурлах уулна хүн болгон уурладаг л та. Гэхдээ уурлах буруу. Тийм болохоор уурлахгүй байгаа хичээх хэрэгтэй. Яагаад вэ гэвэл ууралж байгаа хүнийг зовоодаг. Тийм үү? Уур хүнийг зовоон, уул морийг зовооно гэсэн Монголын зүрх зүг байдаг шүү дээ. Тэрэн дээр болохоор хэрэг уурлаад байх юм бол хүний өөрийнх нь биеийн их муугар нөлөөлдөг байхгүй юу? Тийм баха. Би нэг удаа найздаа уурлцсан чинь дараа нь санаа зовоод исэн шүү дээ. Найз минь яасан бол гомдсон болов гэж зөндөө их бодогдсон. Тэгээд бас хэд их уурлах юм бол зүрх их өвдөг гэж эмчнэр хэлж ийсэн. Тийм үү. Тэгвэл найзуудаа ууралж ах тийм сайн зүйл биш байх нэ шүү. За дараагийн царайг харуулъя. Хөөе ихний царайг хэлчихье. Хэрвээ үнэхээр уурлмаас надад ахаа бол чи тэр уурлах гад байгаа зүйлээ маш тайвнаар зөв аргаар шийдвэрлэхийн тулд хичээх хэрэгтэй. За тэгвэл дараагийн царайг үзье. Тадан! Маш гоё инээж байгаа. Царай маань. Стэгөө. Ямар үед хүмүүс хинээдэг юм болоо? Надад бэлэг өгөх юм бол би зөндөө байна. Тэгээд дээрэс нь гоё онгоц ч юм уу тоглоом. Бас зөндөө амттай юм. Бас би очиж өгсөн газар очихлаарэ үргэлж ингэж инээдэг. Яг ингээл инээдэг. Яг зөв. Тэгэхээр инээх орол хүүхдэд бидэд маш их баяр хөөргийг бэлгэж бидний сэтгэлийг маш сайхан болгодог тийм ээ? За тэгээд дараагийн царайг хараад ээ. Дараагийн царай юу? Энэ тара Нисдэггүй. Наад чи яг ямар царай гаргацсан маа юм бэ? Гайхаж байгаа мó? Хөөе, гайхах ер нь ямар үед ийм гайхсан царай гаргадаг юм болоо? гайхсан царай юу? Ямар үед юм болоо? Би хамгийн анх онгоц нисж байгааг хараад гайхчихсан. Би тэр тэнгэрийг хараад тэнгэр ямар гоё юм бэ? Би тэнд төрж үзэх юмсан. Тэр нь тэнцээ очиж үзэх юмсан гэж зөндөө боддогсон. Харин тэгтэл тэнгэр дээр нэг зүйл ингээ явж идгийг тэр үед би гайхсан. Тэр миний бодлоор ямар нэгэн зүйл харж байгаагүй зүйлийг харахаар гайхдаг баха. Харж байгаагүй, үзэж байгаагүй, сонсож байгаагүй. Тэгээд бас гараараа байрч мэдэрч байгаагүй зүйлсүүдээ хүмүүс хийж үзэхдээ гайхдаг тийм ээ. Гэхдээ гайхах болохоор сайн зүйл жарахгүй бас муу зүйл жарахгүй байх гэж би бодож байна. Яг дондыг барьсан. Бас нэг зүйл миний бодлоор сайн зүйл баха шүү тэрхээ. Тэгвэл гайхамшиг гэдэг үг байдэн шүү дээ. Гайхамшиг харахлаараа хүн гайхдаг шүү тий. Бас баярлдаг. Тэгэхээр энэ сайн зүйл баха миний бодлоор. Тэгвэл хоёлаа гайхахыгаа сайн тал руу оруулж идэх. За тэгье. За тэгвэл шүү тийм ээ. Дараагийн царайг харъя. Тарараа. Тэстэггүй. Чи ямар үед үлдэг вэ? Хөөе, чи ямар үед үлд юм бэ? Хамаа. Нэг удаа найз нар маань намайг хаяа. Цуг тоглож ирсэн нь намайг мартаад нуугдаж тоглож ирсэн байхгүй юу? Тэгснээ намайг олохгүй байсан. Би үнэхээр сайн газар нуугдсан байхгүй. Тэгсэн чинь тэгээд намайг олж чадахгүй байснаа. Тэд нар намайг олж чадахгүй байгаад байснаа гинт
Нуугч тоглохоо болоод өөр тоглоод намааг орхиод өөр тийш яваад гэсэн. Тийм үү. Тэгвэл ганцаардах үед бас хэцүү зүйл тохиолдох үед нулимс урсаж уйлд хэмээн тийм ээ нэстэггүй. Гэтэ нэстэггүй. Би бас баярлахаараа маш их баярлахаараа уйлждээ ш. Тийм гэж үү? Тийм үү? Аха. Тэгэхээр бас баярын нулимс гэж хүмүүс бас байдаг юм шиг элэ. Баярын нулимсаа хүн гонигтай болтлоо баярлан гэж байна гэж үү? Үгүй нэстэггүй. Гонигтай болтлоо баярлах биш аахгүй да. Баярлах хэмжээнд дээд зэгтээ хүрэхээрээ баярлдаг гэхгүй юу? Нулимс урсгадаг гэхгүй юу? Уйлдаг гэж үү? Их сонирхолтой юм байна тэгвэл. За тэгвэл зарим хүмүүс уйлаад байвал зарим баярлж яд юм биш үү? Үгүй юм болов. Хийг харин сайн мэдэхгүй байна. Хэрвээ инээгээд уйлж ивэл баярын нулимс нууж байгаа. Хэрвээ уй тоглоод уйлж ивэл тэр хүүхдийн сэтгэл нэг цаатаад уйлж байгаа хэсэг баг шүү. Тэгвэл шүдэрхээ уйлж байгаа нь муу талд орох уу, сайн талд орох уу? Яах вэ уйлаа? Уйлж байгаагүй. Гэтэ хүмүүс хөвчлэн хэцүү үед уйлдаг болохоор хуйлаа муу тал руугаа оруулчих уу? За тэгээ. Тэгвэл дараагийнхыг харъя. Шүдээ гаргаж инээж байгааз. Шүдээ гаргаад бас инээж байгаа. Тийм байна шүү дээ. Яг тэгэхээр энэ хүүхэд бас аль саргалтай байна гэсэн. Би болохоор энэ хүүхдийг өөрийнхөө шүдийг гайхуулж байгаа хүүхдээ гэж бодсон. Би цааш идэх болох юм тийм ээ. За тэгвэл хатаа сүүлийнхээ үзлийг надад. Энэ ямар царай гаргаж байгаа юм нэстэггүй юм мөрийн амтай. Залтай царай байхгүй. Залтай царай гэдэг чинь ямар хүний гаргадаг царай вэ? Муу залтай хүн гэдэг чинь нэстэггүй яа гэсэн үг лээ. Яадаггүй гэсэн үг. Зарим зал гэдэг чинь тэр хүн муу буруу зүйл хийх гэж байгаа. Гэтэ үнийгээ буруу биш юм шиг харагдуулж хийдэг хүний залтай хүн гэдэг. Тэгэхээр энэ хүн тэгвэл мэдээж муу хүн рүүгээ гарна тийм ээ нэстэггүй. За тэгвэл хойлоо миний талд мууг чиний талд цайныг гаргах чинь нэстэггүй. Майн гой найз чим. Надад цайныг өгж байгаад баярлалаа. Одоо энэ ч ууралж байгаа, гунилаад уйлж байгаа. Тэгээд бас залтай ийм цараанууд байна. За тэгвэл нэстэггүй энэ цараануудыг хүүхэд болгон хүмүүс болгон гаргадаг. Заримдаа би ууралдаг, уйлдаг, заримдаа баярлдаг. Би ч гэсэн. Харин бүгдээрээ одоо өөртөө гаргадаг цараануудыг сайн болон муу гэж ялгасан юм чинь одоо сайныг нь их хвчлэн гаргаж авах уу, мууг нь их хвчлэн гаргаж авах уу гэдэг талаар ярилцъя. Мэдээж сайныг гаргана шүү дээ шүдэрхээ. Мэдээж сайнаа гаргана тийм үү? Тэгэхээр найзуудаа бүгдээрээ өнөөдрийн мөнхийн хот нэвтрүүлгээд нэг чухал зүйлийг ойлгох хэрэгтэй. Тэр нь юу вэ гэх юм бол хүүхдүүд биднэрт байдаг зан чанарын илрэл бол бидний нүүр царайны хувирлаадаг. Тийм болохоор хүүхдүүдээ хэрвээ чиний зүрх сэтгэл чинь сайхан зан чанар, сайхан баяр хөөр, аз жаргал бэлхэж байвал чи сайхан царай гаргана. Харин зүрх сэтгэл чинь хэцүү, ууртай, бухимдалтай, залтай хорон муу байх юм бол муухай царай гаргана. Тийм учраас хүмүүс чиний царайгаар чинь чамайг ямар зан чанартай хүн бэ гэдэг чинь таньдаг. Тийм болохоор чи бусд хүмүүс сайхнаа танигдахыг хүсч байвал чи сайхан царай гаргах хэрэгтэй шүү. Заримдаа өөрөө ирэхгүй муухай царай гаргах гэдэг хүмүүс. Харин тэр үед бид нар өгөлж өөрт байгаа сайхан зүйлсээ бодож бас удахгүй болох сайхан зүйлсийн төлөө ерөө үргэлж инээсгэлж байгаарай найзуудаа. Тийм шүү. Найзуудаа уурлах, гуниглах, бас залмигтэй байх энэ зан чанаруудаас аль болох хол байгаарэ гэж хүүхдэд та бүхэндээ сануулж байна шүү. Уур биеийг зовоно, уул нарийг зовоно гэсэн үг. Сайхан Монголын зүр цэцэн үг байдаг лээ. Харин зүрх чаргалтай бол нүүр царай гэрэлтэй байдаг юм. Ингээд найзуудаа өнөөдрийн мөнхийн хатан нэвтрүүлгээ өндөрлөе. Найзуудаа мөрөөдөлтөө нисцгээе. Найзуудаа харанхуйц гэрэлтээрээ. Хааны хүүхдүүдээ баярлалаа.